Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж тус байгууллагын ерөнхий захирлаар ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан цагааны оюун дарыг томиллоо. Энэ байгууллага бол миний одоо яг мэрэгжлийн хувьд өсөж таринсан газар маань. Тэгээд хөндлөнгөөс нэг хэсэг одоо 2 жил гарангийн хугацаанд ингээ харж байхад үнэхээр энэ байгууллагыг ингээд орхиод явж болохгүй юм байна гэсэн хувь хүний бас дотоод сэтгэлийн дуудлага байсан. Тэгээд нөгөө талаас энэ 15 оны төсвөөс эхсүүлээд улсын хурлын гишүүд бол энэ байгууллагын төсвийг шууд 50% гаргасан. Тэгэхээр энэ бол санхүүгийн хувьд маш хүнд байдалд оруулж байгаа. Энэ байгууллагад шинжилт хэрэгтэй юу гэх хэрэгтэй. Тэгээд яг ийм үед нь сэтгэлийн дуудлагаар ирж байгаа. Яг гэвэл үнэхээр одоо улс орон болгонд олон нийтийн радио телевиз гэж том байгууллага байдаг. Энэ бол өөрөө улс орны тусгаар тогтнолын баталгаа байдаг. Тийм учраас энэ дээр бол онцгой анхаарал тавих хэрэгтэй байна. Энэ нөхцөлд одоо өөрийнхөө зүгээс би чадах юмаа хийхгүйгээр ингээд өнгөрөөх юм бол би хожимо харамсах тийм зүйл болох болоо гэж бодож энэ дээр сэтгэлийн дуудлагаар ирж байгаа. Мэдээж хийх юм бол маш их байгаа. Урд нь үндэсний телевиз одоо олон нийтийн телевизийн захирлаар бас 3 жил гарсан ажиллаж исэн. Тэр хооронд хийж бүтээхээр төлөвлөж исэн, эхлүүлж исэн маш олон зүйлс маань зогссон байж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг үргэлжлүүлнэ. Энэ байгууллагын энэ одоо олон жилийн түүхтэй энэ бүх уран бүтээлийн сан хөмөргийг уран бүтээлчид хийж яадаг. Тийм учраас тэдэнтэйгээ одоо байнга их хамтарч ажиллана. Зүгээр таргалцсан, данхаатсан удирдлагын бүтц бол олон жилийн туршид дарга солигдох болгонд үргэлжийн данхааж таргалж байсан. Тэгээ энэ тарган бүтцийг л тураах ажлыг л хийндэ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж Наранбаатарыг үүрэгт ажилласан чөлөөлөд байсан юм. Харин өнөөдрийн хуралдаанд оюун дээр ганцаараа нэр дэвшиж гишүүдийн 100% саналаар инхүү тамгаа гардаж авлаа. Тэгэхээр яг нэгдүгээр ганцхан нэр дэвшлээ. Оюун дээр бол сэтгүүлч хүн, ер нь нэлийн сайн сэтгүүлч. Хамт олон тань за сая чөлөөлөгдсөн Наранбаатартай хамт ажиллаж байсан ийм хүн гэж одоо бид нар бол би бол хувьдаа гэж бодож байна. Нэгэнт одоо ч нэг тийм эзэгтэй үе таарчин шүү дээ. Манай ч төсвөө санхүү хасагдчихсан зохион байгуулалтаа яах вэ гэсэн ийм үед огт мэдэхгүй хүн ороод ирвэл их л нэлээд олон хоног даажилтаа танилцж ингэж ижил шуудрах байсан л да. Тэгэхээр оюун дээр бол тэгэхгүй шуудраад ингээд явчих боломжтой гэж үзэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр шинээр сонгогдсон зарим хүмүүс Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн орон тоог сонгогдох ёстой гэсэн байр суурьтай байгаа боловч тэрээр тамгаа гардаж авсныхаа дараахан дарга нарыг сонгогдохоос уран бүтээлч ажилчдыг сонгогдохгүй хэмээн мэдгдлээ. Уран бүтээлчдийг бол хүндэхгүй. Би түрүүн хэлсэн. Даргаас дарга томилогдох энэ бүх хугацаанд удирдлагын бүтц бол үргэлж таргалж байсан. Тэгэхээр энэ таргыг тураах ажлаас л ажиллаа эхэлнэ.